За энэ эрүүл мэндийн салбарын цахим шилжилт бол өмнөх парламентаар ч гэсэн зөндөө яригдсан асуудал. Тэгээ өмнөх парламентын үед нэг Дэлхийн банкны төслөөр эрүүл мэндийн салбарын одоо энэ цахим шилжилтийг хийн гайхамшигтай сайхан нэг параграмтай олгоно гэд том дүнтэй төсөл орж ирээд тэгээ тэрнээс болоод зарим нэг албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилтэй компани оруулаад ингээд мөнгө нь буцаад банк руугаа татагдцсан. Дэлхийн банкын гэрээгээ туслаад ингээ мөнгөө буцаад авцсан ийм хэрэг байдаг, ийм асуудал байдаг. Энэ бол эрүүл мэндийн салбарын одоо энэ цахим шилжилтийг одоо маш томоор ухраасан ийм гэмт хэргийн шинжтэй асуудал гэж би бодож байна. Энэ яг ямар одоо төвшөндөө энэ хэрэг явж байгаа вэ? Одоо зүгээр ингээд энийг за болохоо байжлагаа хаяад дараагийн юм руугаа шууд ороод яваад иж болохгүй бид нар хариуцлага тооцдог байх ёстой. Тэгээ яг одоо энэ мөчид авилгатай тэмцэх газрын даргын асуудал яригдчихэд энэ бас нэг авилгын асуудал эрүүл мэндийн салбарт ингээд яригдаад явж идэг. Тэгэхээр энийг мэдмээр байна. За хоёрдугаарт одоо яг байгаа энэ одоо цахим програмууд дээр чинь сумын эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүд одоо жишээлбэл яг өөрийнхөө тэр нутаг дэвсгэрт байгаа өвчтний мэдээллийг шууд компьютерээр нээгээд ингээ авах боломж юу н байд юм болов. Тэрийг мэдмээрэн. За 3 дугаарт мэдээллийн аюулгүй байдал. Саяхан нэг эмнэлэг дээр одоо хүмүүсийн биодата нарийн нандин мэдээлэл нь задарлаа гэл ингээ бөөн л асуудал болоод ирсэн. Тэгэхээр энэ мэдээллийн аюулгүй байдлаа таад яаж хангаж байгаа юм бэ? За 4-т энэ эмийн чанар эрүүл мэндийн сайд байгаа учраас бас асуучмаар байна. Эмийн чанар одоо маш муу байна. Энийг ард иргэдч одоо орон нутгаар явж хахад тавьж гин. Даралтны муугаад даралт нь буурахгүй, ханиадны муугаад ханиад нь идгэрэхгүй байна гэд. Тэгээ сүүлдээ би өөрөө хүртэл өвдөд эмийн салбарт ажилладаг хүнээс хүүе би энэ антибиотик уугаад идэгдгүү. Уул нь шинжилгээ өгвөл эмчийн жороор тэгсэн дандаа хуурамч антибиотикууд зах зээл дээр байгаа. Ойрог юм тасалдсан байгаа. Орж ирэхээр нь би хийлье гэж байгаа юм. Чөтөө юу гэсэн үг вэ? Тэгэхээр ард иргэдтэй ингээ хор өгвөл бид нар сууж ийн гэсэн үг үү? За 4 асуулт тавилаа. Маш чухал асуудлууд хөндлөө. Магадгүй мөнх сайхан сайд тэгээд сахимынхан бас нэмэлт хариулт өгөх бах тий. Мөнх сайхан сайдын микрофон ээж өгнө. Тийм Дэлхийн банкнаас эрүүл мэндийн салбарыг одоо захимжуулах төсөл хэрэгжээ. Тэр төслийн хүрээнд одоо бас эхлэн эрүүл мэндийн салбар захимжих эхлэн тавигдсан. За тэгээ одоо хамгийн гол хэсэг энэ програм хоорондын уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцдог, энэ тогтолцоог бий болгох, энэ процессын явцад тэр Дэлхийн банкнаас хийж хэрэгжүүлж байгаа төсөл дээр бас учир дутагдaltaй зүйлүүд гарсан учраас Дэлхийн банк энэ төслөө зогсооцсон бүр. Тийм учраас бид нар дараагийн алхмуудаа хийгээд явахаас өөр аргагүй байхгүй. Бид нар эрүүл мэндийн хөгжлийн төв дээр цахим хилцтэй болсон. Ингээ хилцсийнхаа төвшөнд бид нар өнөөдрийнхөө энэ шийдэх ёстой энэ асуудлуудаа бүгдийг нь шийдвэрлээд явж байгаа гэсэн үг. За тэр хэрэг түүг юу болж байгаа талыг одоо бол хууль хяналтын байгууллагуудаас та илүү тодруулбал танд илүү их мэдээлэл өгөх бах. За тэр ер нь анхнаасаа гомдол гараад тэгээ тэр одоо хэрэг үүсгэхэд явсан гэж тийм ойлголттой байгаа. Тэгэхээр нэгэнд хэрэг үүсээд явцсан зүйл дээр хууль хяналтын байгууллагууд нь тэрийг тогтоогод явах бах. За захим жоргийн энэ чанаргүй үнэтэй юмны асуудал бол манай улсад их олон жил яригдж байгаа. Энэ дээр бид нэр бодлогын нэлээд томоохон ажлуудыг хийж байгаа. Тэг яг энэ дээр бас нөгөө чанаргүй юм гэдэг асуудал байх ёстой нөгөө норм дурмын дагуу бодисууд нь байна уу гэж шинжилгээ хийгээд үзэхээр тэр нь байгаад байдаг. Тийм учраас одоо манай улсад хэрэглэгдээд байдаг ийм зүйл байгаа. Гэхдээ яг бод төр хүн хэрэглэхээр идгэрдэггүй өөр чанартай юм тэр юм уу гадагшаа яваад имжлүүлчихээр идэгчдэг ийм зүйл байгаа учраас энэ дээр бид нар томоохон бодлогын шинжилгээ өөрчлөлтүүд хийж байгаа. Нэгдүгээр бид нар одоо энэ эмийн олон улсын одоо стандартыг хангасан лабораторид болж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад одоо өнөөдрийн байдлаар зураг төсөл нь хийгдчихсэн. Ингээд намар
энэ ондоо багтаад энэ лаборатори ашиглалтанд оруулах юм бол бид нар бүх төрлийн энэ чанаргүй байна гэж яригдж байгаа юмнуудыг шинжилээд үнэхээр шаардлага хангахгүй байгаа энэ юмнуудаа одоо зах зээлээс гаргах энэ арга хэмжээг аавна. За нөгөө талдаа бид нэр өнөөдөр энэ манай улсад гадны энэ өндөр хяналтанд ор байдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн энэ сайн үйлдвэрүүдийн эм тариануудыг нэгдсэн хилцлийг хийж оруулж ирэх энэ ажил маань хийгдэж эхлээд нэлээд урагштай явж байгаа. Өнөөдрийн байдлаар одоо 30 гаруй төрлийн эм тариа манай улсад энэ зарчмаар орж ирээд үйлчлүүлэгчд хүрж байна. Зөвхөн нэг жишээ хэлэхэд өмнө нь сахарын эмийг иргэн даатгалаас хөнгөлүүлээд 60,000 төгрөг төлөөд сарынхаа хэрэгэлдэг байсан бол өнөөдөр 6,000 төгрөг төлөөд сарынхаа хэрэгжилж байгаа энэ боломж байна. Чанарын хувьд бол одоо Солонгос улсад яг дотоод зах зээл дээр хэрэгжилж байгаа юм дээр. За дахин нэг жишээ хэлэхэд одоо энэ хавдрын үед хэрэгэлдэг энэ хийм тариа энтхийн хийм эмчилгээнүүд нэлээд гаж нөлөө ихтэй одоо иргэдэд одоо чирэгдэл эрүүл мэнд тохирол учруулж ийн гэдэг ийм зүйл байдаг. Энэ дээр бид нар бас 5 төрлийн хийм тариаг энэ Солонгос улсаас бас шууд үйлдвэрлэлтэй хилцэл хийх замаар оруулж ирээд өнөөдөр бас хавдар судлалын үндэсний төв болон бусад эмнэлгүүд хэрэглэн нэвтэрсэн явж байна. Гэхдээ энийг бид нар одоо яг хууль номын дагуу хамгийн өндөр чанартай зах зээл дээр байж бол хамгийн хямд үнээр нь ард иргэдэд хүрхийн ажлыг хийж. Өнөөдөр манай улсын зах зээл дээр 4,000 гаруй төрлийн нэршлийн юмнууд байгаа. Энэ бүгдэн дээр бэрдэл хяналт тавьж чанартай болох ажлыг эх оны төгсгөлөхэд. За сая тэр нөгөө сумдын эмнэлэг захим алсын зайн эмчилгээ үзлэг онцлогооны талаар асуусан. Тэр дээр хариулт өгнө. 2 номерын микрофон нээж өгье. За сайн байна уу. Өргөс сумын эмнэлэг дээр харьяа оршин байгаа газрынхаа иргэнийг одоо регистрийн дугаарыг систем дээр бүртгэхэд оруулахад одоо тухайн иргэний анхан болон лавлгаа шатлал дээр одоо авсан үйлчлэгээ эрүүл мэндийн даатгалын төлөлд за тэгээ вакцин өмнө өөр эмнэлэгт үзүүлсэн шинжилгээг хэмжлэн одоо өөр эмнэлэг дээр үзүүлсэн мэдээллүүдийг харах боломжтой байгаа. Одоо за энэ дээр захим яам манай эрүүл мэндийн яам бол маш их ойр хамтарч ажиллаж байгаа. За хамгийн гол тулгымцсан асуудал юу гэвэл захим талаас нь нөгөө өргөс сум дээр давхарцсан олон систем бүртгэхэд гэдэг асуудлыг бид нэр зэгцлэх гэдэг байна. Өөрөөр хэлбэл одоо өргөс сум дээр систем байлаа гэхэд томоогийн нэг систем, одоо үүдийн зүрх судасны нэг систем гэх мэтчлэнгийн олон ийм функцтэй системүүдэд давхар ажил хийж ачаал үүсгэж байдаг ажлыг бид тэр ер нь маш ойрын хугацаанд метадата үндсэн англи кодлын системийг оруулж зөвхөн нэг систем дээр бүх үйл ажиллагаа хийдэг болох тогтолцоо явж байгаа. За мөг сайхан сайд нэмж хариулъя. Сая гэхдээ таны асуултан дээр нөгөө бүртгэл талдаа мэдлээ шүү дээ тий. Үзлэг онцлогоо ингээ онлайнаар хийх тэр чиглэлээр яаж байгаа гэсэн асуулт байна гэж ойлгосон. За мөг сайхан сайд нэмэлт хариулт хэлнэ. Тэг нэгдүгээр тэр бүртгэлийн тал дээр нь юм байна. Одоо өнөөдөр бид нар яг нэг иргэн ингээд өрхийн эмнэлэг дээр очиод үзүүлэхэд тэр хүнийг оншийг тавихын тулд энэ хүн ер нь төрөхтөө хэдэн грамм төрсөн юм бэ? Ямар ер нь вакциндаа хамрагдаагүй юм биш үсттэй гэд ингээд энэ бүх мэдээллийг харах тийм хэмжээний захимжилт дата мэдээлэл бидэрт өнөөдөр байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдрийн гол тавьж байгаа зорилго бол ийм хэмжээний мэдээлэлтэй болох зорилгыг тавьж байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт өнөөдөр нэг хүн өрхийн эмнэлэг дээр очиж үзүүлчихэд нэгдүгээр эмнэлэг дээр очиод үзүүлэхээр тэр өрхтөр үзүүлсэн тэр мэдээлэл бүх юм тэр нэгдүгээр эмнэлэг дээр очдог. Эргээд өрхийн эмнэлэг дээр очиход нэгдүгээр эмнэлэг дээр үзүүлсэн шинжилгээнийх нь хариунууд ямар байсан, эргээд энэ хүнд ямар хяналт тавих юм, хизээ эргээд үзэх юм гэдэг тэр мэдээлэл нь байдаг. Энэ зүйл дээр учир дутагдaltaй зүйлүүд байгаа. Энийгээ бид нар бүгдийг нь 100% оруулж яв. За мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар за гишүүний асуултанд хариулъя. За кибер аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулагдсан мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх, за мөн эрсдлийн үнэлгээ хийлгэхээр одоо хуульчлагдсан байдаг. За онц чухал мэдээллийн дэд бүтцтэй байгууллагуудын жагсаалтыг засгийн газраас баталж өгсөн. За цаашид ер нь
эрүүл мэндийн энэ төрлийн байгууллагууд хүмүүсийн одоо мэдээлэл эзэмшигч хадгалж байгаа байгууллагуудын хувьд одоо энэ жагсаалтан зайлшгүй оруулах, за эрсдэл үүсвэл яаж дассан сэргийлэх үү гэдэг тогтолцооны асуудал дээр бид нар бас засгийн газраар ойрын үед шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа. За намар таны яригдсан кейс дээр бол тодорхой хэмжээний арга хэмжээ мөн одоо манай кибер аюулгүй байдлын зөвлөл нийтийн төв хамтарсан арга хэмжээ авч тухайн одоо эрсдэл багтаагаар тухайн халдлагыг бол дасан зогсоосон. Цаашид бас ер нь улс орнууд бол эрүүл мэндийн тогтолцооны асуудал бол хүний хувийн мэдээллийг хадгалж байдаг. Кибер террор одоо халдлагад зорилго нь бол мөнгө нэхэмжлэг, санхүүгийн тодорхой их үүсвэрээр шийдвүлэх гэх мэтлэн асуудлууд байдаг. Мөн Азад одоо энэ чиглэлийн Алт ударга засгийн газар шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн шүү дээ. Тэр нь яаж ажиллаж байгаа талаараа нэг нэмээд тайлбарлаад өгөх. Тэг микрофон. за цаашид энэ эрүүл мэндийн байгууллагууд тэр тутмаа одоо энэ хувийн эмнэлгүүд бол тэр 210-д жагсаалтанд бол ороогүй байдаг. Тэгэхээр энд одоо лабораторийн үзлэг хийж байгаа, эмчилгээ онцлогоо хийж байгаа хүмүүсийн мэдээллийг хадгалж байгаа байгууллагуудыг бас салбараар нь ангиж тэр одоо онц чухал дэд үтстэй байгууллагын мэдээллийн дэд үтстэй байгууллагын жагсаалтанд оруулах бас асуудал хөндөгдөж байгаа. Тэгэхээр мөн одоо финтекийн байгууллагууд, бусад байгууллагууд ч гэсэн энэ цар хүрээнд орж бас жагсаалтыг шинжилүүлэхээр бас судалгааны ажлууд хийгдэж байгаа. За энэ эмнэлгүүд 210 гаруй эмнэлэг жагсаалтанд ороогүй байгаа учраас жагсаалтанд нэмж оруулах юм байна. Тэгэхээр нөгөө эрсдлийн үнэлгээ аудитын ажлууданд хийгдэх нэ. Тэгэхээр эрсдэл нь бурнаа гэж ойлгож байна тийм ээ. Зөвхөн за нэмж хариулъя гэж байна. Кибер аюулгүй байдлын тухай хуулиар энэ онц чухал одоо мэдээллийн дэд бүтцтэй байгууллагууд өөрсдөө хугацаатаагаар одоо эрсдлийн үнэлгээгээ заавал хийх ёстой, тайлан гариулах ёстой. Мөн аудитын одоо үнэлгээ хийлгэж тайлан ирүүлэх ёстой. Тэгээд бас цаашид нөгөө ямар асуудал үүсчээд байна гэдгийг өөрсдөө тодорхойлох боломжгүй учраас манайхаас одоо зөвшөөрөл олгосон одоо хуулийн этгээдүүдээр энэ чиглэлийнхээ одоо үйлчлэгнүүдээр анализ хийлгэх, аудит хийх юм зайлшгүй бас шаардлагууд байдгийг бас байнга одоо сургалт одоо шинэ хууль эрх зүйн орчин бий болсонтой холбогдохоор мэдээлүүд бол олон давтамжтаар хийгдэж байгаа. За ундрам гишүүн тодруулж асууна. За тэр Дэлхийн банктай холбоотой хэргийн асуудлаар одоо эн чинь Монголын арт түмэн энэс болоо огшчод нь шүү дээ энэ асуудлаас болоод. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага нь эрүүл мэндийн яам байх хэрэгтэй байхгүй. Тэгээ энийхээ араас хуульчаа томилоод, хуулийнхаа хэлцгийг томилоод араас нь ингээд хөөцөлдөх хэрэгтэй байхгүй. Тэрнээс тэрүүгээрээ ингээд түүгээрээ явж байгаа тэндээсээ асуугаарай гэж болохгүй хаа мөх сайхан сайдаа. Араас нь та хэд хөөцөлтөд ямар түвшинд байгаа? Одоо прокурор руу шилжсэн юм уу, шүүх рүү шилжсэн юм уу гэд ингээд явахгүй бол араас нь хин явах юм бэ? Ингээ хайчвал. За ундрам гишүүн санал хэллээ. Би энэ